Цагийн мэдээллийн хөлбөр үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Дараа үедээ үзүүлье. За, ерөнхий боловсролын орхон эмпати сургуулиас сар шинийн баярыг тохиолдуулан цагаан сар цагаан үйлс сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулсан байна. За, нийгмийн зорилтод бүлгийнхэнд тусалж энэхүү аяны хүрээнд 120 өрхийг хамруулсан байна. Орхон эмпати сургуулийн зурагчдаа санаачилсан цагаан сар цагаан үйлс сайн санааны тусламжийн аяныг 200 гаруй сурагч, багш, эцэг эхчүүдийн оролцоотойгоор амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд нийт 2 сая төгрөгийн хандивыг хүүхдүүд өөрсдөөсөө цуглуулсан байна. Мөн цуглуулсан мөнгөөрөө хүүхдүүд анги ангиараа бууз хийж, эд материалын болон хүнсний тусламжийн зүйлүүдийг худалдаж аван Баян өндөр суманд амьдарч байгаа нийт зорилттой бүлгийнхэнд тарааж сэтгэлийн дэм өгсөн юм. Энэхүү сайн үйлсийн аяны хүрээнд нийт 14 багийн 120 гаруй өрхөд тусламжийн гараа сунгасан юм. Сургууль ингээд сайн үйлсийн аян хийж байгаа юм байна шүү дээ, тий. Сэтгэл нь ямар байна? Мэдэрсэн зүйлсээс хуваалцаач. Бид нар болохоор хүн бүр цагаан сараар баярлах хэрэгтэй гэж боддог. Тэгээд сургуулиасаа бүх ангиуд нийлээд бууз өөртөө хийгээд айлуудад аваачиж өгөхөөр ингээд юу болсон байгаа, санаачсан байгаа. Тийм. Та нар ингээд нийт хичнээн айлаар авах ингээд зөв юм гаргасан. Нийт сургуультай бол нийлээд 130 айл гэж төлөвлөсөн байгаа. Тэгээд эхний айлдаа сая ороод гарч ирлээ. Санаа. За санаа. Өөрийгөө танилцуулаад бас өнөөдрийн аяны талаар сэтгэлээ хаваалцаж. Би Орхон эмпати сургуулийн 12-ын Б ангид суралцдаг. Минжин сар гэдгээ. Яг ингээд хүмүүс туслах юм ингээ өөртөө ингээ бүрдүүлсэн юм байна шүү дээ. Тэгэхээр бас ингээд яг тийж бүрдүүлсэн сэтгэл нь яг ямар хөө байсан. Аав ээжээсээ авдаг ингээд 1000-2000 төгрөгөө ингээд чихэр жимс гэдэг иймэрхүү зүйл зориулж хавранд ингээд нэг ч болтгой айлт, нэг ч болтгой хүүхдэд баяр баясгалан инээдгөөр авчрахын тулд ингээд бид нэр ингээд сэтгэлээрээ зориулж юм хийж өгч байгаа амар баяртай наа. Тэгээд угаасаа ингээд туслахаараа бол далаа гэдэг үг гэдэг шүү дээ. Тэгэхээр ингээд жижиг ч болтгой тус зарим тохиолдолд ингээд хин нэгэнд амар том дэм болж өгдөг. Тэгээд ийм үйл ажиллагаа зохиогоод энэ ажиллагааны гар нийлүүлэн тусалж байгаа гэхээр сэтгэл үнэхээр өндөр байна. За манай сургуулиас санаачлаад тэр дундаа манай нийгмийн халамжийн клубээс бас санаачлаад хүүхдүүд маань Баян өндөр сумын засаг даргын тамийн газартай хамтраад малчтад туслах аяныг бас өрнүүллээ. Тэгээ аяны хүрээнд бол Баян өндөр сумын 4 малчин айлд өвс, тэжээл, за хүнсний зүйлийн бас тусламжийг үзүүлж хамтарч ажиллалаа. За өнөөдөр болохоор манай хүүхдүүд нийт сурагчид маань ерөнхийдөө 200 гаруй сурагчид, эцэг эхчүүд маань бас энд оролцсон, багш ажилчид маань бас оролцлоо. Энэ цагаан сар, цагаан үйлс гэсэн сайн санааны тусламжийн аянд бас хүүхдүүд маань оролцлоо. Энд нийт хандив бол нэг 2 сая орчим төгрөг цуглаад түүгээрээ хүүхдүүд маань өөрсдөө анги ангиараа тийм ээ өөрсдийн гараар бууз хийж, за тэгээд эд материалын энэ хүнсний тусламжийн юмнууд аваад ингээд ерөнхийдөө нийгмийн зорилтод бүлэг гэж бид нар нэрлэгддэг. Биедан амьдрах чадваргүй ганц бие өндөр настан, за хөгжлийн бэрхшээлтэй иргэд, за мөн өрх толгойсон олон хүүхэдтэй нэг амьдралтай эцэг эхчүүдэд бид нар хүрч ажиллахыг бас зорилоо. Нийт хүүхдүүдийн маань санаачилсан, эцэг эх маань дэмжиж оролцсон, бас төгсөгчд маань бас энэ ажилд бас хамтран ажилласан. Нийт бас хүмүүстээ бас талархал дэвшүүлээ. Ингээд бидний хийсэн сайн үйлс бүхэн бас дэлгэрэх болтугай. Мөн тус сургуулийнхан Баян өндөр сумын 4 малчин айлд өвс тэжээл хүнсний зүйлийг өгч хамтран ажилласан байна. Ийхүү цагаан сар цагаан үйлс аянг зохион байгуулсан нь энэ ертөнцийн хүн болгон тэгш эрэхтэй тул адилхан баярлах ёстой гэж үзснийх юм хэмээн хүүхдүүд сэтгэлээсээ хуваалцж байсан юм. Цагаан сар баяр хүргэе. 새해 복 많이 받으세요. Herzlichen Glückwunsch zum цагаан сар. 昨年は大変お世話になりまして、本年も相変わらずよろしくお願いいたします。皆様のご健康とご多幸をお祈り申し上げます。明けましておめでとうございました。Suerte, сайхан шилдээрээ.